За үзэгчдээ подкаст маань үргэлжилсээр байна. Тэгэхээр энэ удаа бид улсын 3 дугаар төв эмнэлгийн зүрхний шигдээсийн тасгийн ихэмж амар төвшин маань хүрэлцэн ирсэн байна. Таны энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Сонсогчдоос энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр нэгэнт одоо хоёлаа зүрх судасны одоо энэ цочмог эмгийг тэр дундаа зүрхний шигдээс гэж ярьж байгаа юм чинь энэ зүрхний шигдээс гэдэг одоо өвчин зүрх судасны цочмог эмгэг гэдэг одоо зүйлсийг юу хэлээд байгаа юм тэрийг нэг тодруулаад дахиад ярил болох уу? Болно тий. Ерөнхийдөө бол таны одоо зүрхний булчингийн эс маань цусан хангамжгүй болоод нөгөөсөндөө тэрийг одоо тижиж идэг одоо судас маань бүглэгчж байгаа. Юусе ямар цусан хангамж өгөх боломжгүй болоод. Тэнгүүд нөгөө цусан хангамж авч исэн зүрхний булчингийн эт маань өвчөж эхэлж байгаа. Энэ бол шигдээс гэж хэлээд байгаа. Энэ өвчнийг. Тэгэхээр энэ өвчин өөрөө амь насанд маш их аюултай өвчин бичдэг. Зүрх судасны цочмог эмгэг гэдэг нь юу хэлээд байгаа? Зүрх судасны цочмог эмгэг гэхээр энэ бол одоо нэгсэндээ маш богино хугацаанд үүсэж байгаа өвчнгүүдийг л хэлээд байгаа. Зүрх судасны цочмог эмгэг гэдэг. Маш богино хугацаанд үүсэж байгаа амь насанд нь аюултай эмгэгүүд гэсэн үг. Тэгэхээр энэ дээр нь зүрхний шигдээс өөрөө орчдөг. Тархины харвалтууд орж байгаа. Бас дээрэс нь одоо энэ аминд аюултай хэм алдагдлууд байна. Эдгээр орно. За дээрэс нь одоо хэд өндөр даралт ихсэлтүүд бас цочмогтой орно. Орно. Одоо жишээ нь магадгүй гинт даралт нь 220 м 230 40 хүрж байгаа юм уус бас л энэ чинь амьсанд аюултай байдал нөхцөл байдал гэж байгаа гэсэн үг. Тийм байна. Тий. Ер нь 180-аас дээшээ бол энэ бол эрсдэлтэй гэж үзнэ. Гэх мэт богино хугацаанд гинт үүсэж байгаа. Тэгээд тэр 8 наснд нь аюултай өвчнүүдийг бид нэр цочмог эмгэг гэж хэлээд байгаа. Зүрхний шигдээс болж байгаагаа хүн ер нь яаж мэддэг? Шинж тэмдгүүд илэрх үү? Илэрнэ. Хит хитийн шинж тэмдгүүд байгаа. За хамгийн одоо энгийн жишээ гэдэг бол одоо тээжний өвдөлтүүд байдаг. Тээж өвдөх. Ингээл тээж бүхэлдээ. Тий, тээж бүхэлдээ нэлэнхүүдэд өвддөг. Гэхдээ энэ өвдөлт нь өөр ингэсэн юм онцлог шин чанартай байж байгаа. Зарим нэг хүмүүс бол одоо энэ хатгаж байгаа гэж энэ төр гэж яриад байдаг. Хатгаж өвдлөө час гэдэг. Энэ бол харьцангуй бас нөгөө яг зүрхний өвдөл байх магадлал их багтай. Өөрийнх нь өвдөлтийн шин чанарын онцлог нь гэхээр хоолороо боох гэдэг юм шиг. Боох гэж юм бачуураад байгаа юм шиг тий. Бачуураад байгаа юм шиг. Дээрээс юм өсөж илж байгаа хоолороо боох гэдэг юм шиг болоод байна. Цээж задрах гад байгаа юм шиг болоод байна. Давчтаад байгаа юм шиг болоод байна. Магадгүй энэ өвдөлт нь нэлэнхүүдээ өвдөд нь мөр гарлуу дамжиж өвддөг. Тэгээд өвдөлтийн шин чанараас гадна өвдөлтийн үргэлжлэж байгаа хугацаа нь удаан хугацаанд. Одоо ингээл нөгөө ингээд таалга тогсож байгаа юм шиг час гэд ингээд өвжэл энэ зүрхний өвдөл байх магадлал багтаа. Нэлэнхүүдээ ингээд өвдөөл байгаад байна гэсэн үг. Тэрэнд орж 20 минутаас дээш хугацаанд. Ер нь тэгвэл 20-с дээш минутын хугацаанд яг тэр өвдөлт нь хിവэрээ одоо цээж бөхөлдөө ингээд дээшээ ингээд хоолоо ирүүлүү ингээд бариад байгаа бачуураад байгаа юм шиг байх юм бол ер нь шинж тэмдэг эхэлж ийн гэж үзэх нь шүү дээ. Тийм байна. Тэгээд энэ өвдөлт нь бас ингэж тусдаа энэ онцлогоос гадна нөгөө бас нэг өөрийнх нь онцлог үүдэг. За. Жохон ингээд алхаад явдаг ч юм уу те. Жохон ингээд бие хүчний ачаалал амгад өвдөлт нэмэгдээд. Тэгээд нэг жохон амраа суугаад ингээд 50 ингээд сууган болчдөг. Намтчдаг. Ийм онцлогтой. Энийг маш илт таниал бошуухан одоо эрүүл мэндийн байгууллагад хандах нь хамгийн чухал. Энэс гадна нөгөө бас тийг толгомдог асуудал гэхээр нөгөө ажил эрхлэлт айгүй хэцүү. Одоо таад ажил эрхлэлт гэхээр айгүй хэцүү. Шигдээсийн дараах хүмүүс чинь ажил эрхлэхгүй бол одоо яах вэ чинь ялангуяа эрэгтэй хүмүүс чинь ажилгүй бол тэр үлээ яаж тийчих вэ? Яах вэ гэх үгээд айгүй асуудлууд үүсдэг. Үүснэ. Тий. Тэгэхээр нөгөө ажил эрхлэлтийн асуудлыг бол ер нь бол зөвхөн нөгөө зүрх судасны эмчийн асуудал бол биш болоод эхэлждэг. Одоо шигдээс боллоо хүмүүс шигдээсийн дараа ажил хийх гэхээр зөвхөн зүрх судасны эмчийн асуудал биш. Энэ бүр бүхэлдэн юм баг ажиллах шаардлагатай болж эхэлдэг. Энэ дөр юу ордог вэ гэхээр нөгөө сэргийн засгийн эмч нар орж эхэлдэг. Дээрээс нөгөө ажил олгогч байгууллага маань нийгмийн эрүүл мэндийн ажилтан тийм олон хүмүүс хамтарч тухайн хүнийг ажилд нь оруулах үгүй. Яа хийх вэ? Тэгээ ажилчин бас дотроо их янз бүр байгаа штэ. Тэгж байгаа штэ. Одоо чинь бие хүчний ачаал шаардсан ажил байна. Тий. Одоо бичгийн ажил байна. Тий, офисын ажил байна. Оюуны ачаал шаардсан ажлууд байгаа. Тэгж байгаа. Ингээ янз бүр ажлууд байгаа. Яг гадаадын ингээд судалгаануудыг ингээ харах юм бол ерөнхийдөө л одоо нийт өвчтнүүдийн бараг нэг 77 орчим хувь нь эхний 1 жилийн дотор бол одоо ажилдаа эргэж орсон байдаг. Одоо саяны энэ баг сайн ажиллаж чадах юм бол тийм байна. 77%. За үлдсэн 23% нь бол одоо ажиллах боломжгүй болчдөг шигдээсийн дараа. Нэг нөмөл төр нөгөө сэргийн засах хэмжлэгэнд явах асуудал. Ялангуяа хөдөлмөр засалж хэмжлэлт үзүүлээд хөдөлмөр засал хийлгээд явах нь аюул чухал. Тэр нөгөө хүн чинь ингээ ажил хийхгүй болно гэдэг чинь л
Хэзээ гэр бүлд болоод тухайн хүний бүх сэтгэл талаар тий маш их том асуудал дарамт. Ирэн тэгтэл нөгөө ууж байгаа юмнууд нь юу вэ? Бараг сарынхан уух юмнууд нь л гэхэд бараг одоо 200 300 мянган төгрөг. Тэрнээс дэшээж байх боломжтой. 500 600 мянган төгрөний ч юм уу. Тэгэхээр ажил хийхгүй болно гэдэг бол өөр аюул том асуудал. Тийм байна. Тэгэхээр аль болох хүнээ ажилд нь оруулаад энийг нь бас аж ахуйн нөхцөлд нь бас сайн дэмжиж өгөөд ингээд явбал бас энэ нийгэмд ч гэсэн бас хэрэгтэй байх гэж би бас боддог. Яг энэ зүрх судасны өвчний дараа ажил эрхэлж чадахгүйгаасаа болоод стресстэй тохиолдлууд танд яг бодтер тулгарч ирсэн хүмүүс. Тулгарч ирсэн. Тий. Энд чинь хүн чинь ингээд ажил хийхгүй болоод яг ер нь шигдээсийн дараа бол хамгийн их тулгардаг сэтгэл зүйн асуудлууд бол сэтгэл түгших юм гэхгүй. Сэтгэл готролоод давнгаа байж явагддаг юм тий. Явагддаг. Тий. Одоо тэгээ эндэл чинь нөгөө хүн ажил хийхгүй болоод ингээд ирэхээр хүн ихэнхдээ ер нь сэтгэл готрол руу жоохон орчих гээд. Тэгэхээр баг та бол эргээд сэтгэл зүйч ажлыг давхар хийгээд эхэлж шүү дээ тэр хүн. Яг мэрэгжлийн төвшөнд биш л гэсэн. Гэхдээ мэдээж энэ хүний хувьд бол анхан шатныхаа зөвлөгөө гүгэн тийм ээ. Энэ асуудлууд. Тэгээд ингээд нөгөө ажил хийхгүй болгон сэтгэл готрол руу орчдөг. Энэ сэтгэл готрол нь эргээд зүрх судасны тогтолцоогоо эргээд гэмтээгээд эхэлдэг. Тий. Хортой юм шүү дээ. Тий. Тэгэхээр энэ талаас нэг аягүй сайн анхаарах хэрэгтэй. За сэтгэл түгшилтийн асуудлууд бас аягүй их байдаг. Яг тэг мэдээж аюултай өвчин үтсэн. Мэдээж имлэгт ингээд гарсны дараа хүмүүс одоо дахиад жигдээс болчихоо гэсэн юм айцтай. Байнга айцтай. Би гинт хүчих үедээ гэдэг юм айцтай болоод ингээ энэ нь бол бас сэтгэл түгших юмхтэй болгочдөг. Бүр бодит кейс байна уу танд? Байна. За ер нь гэдэг одоо бид нар ингээ шигдээс болоод идэхэд ингээ гарсан нэг хүмүүс маань юм юутай болсон байсан. Нөгөө сэтгэл түгшилттэй болчихсон. Байнга айцтай. Тэгээд тухайн хүмүүс маань яг ингээд нөө бид шигдээсийн дараа нэг сарын дараа хяналтын үзлэгээ хийдэг. Тэгтэл тэр хүмүүс маань өдөр болгон хийж үзүүлж ирсэн надад ингээд. Одоо сарын дараа та хэлээрээ ийм шинжилгээ ингээд өгөөд ирээрээ гэдэг өнгөт айцаасаа болоод тийм байна. өдөр болгон одоо эмчрүү ингэж хандж байгаа. Баян. Тэгээд тэгээд ингээд нөгөө утасны дугаараа ингээд авсан. Байнгын залгана ингээл. Асан мэдээж би чинь мэдээж зөвлөгөөг ингээд тухайн үйлд ингээд өгөөд яваад байгаа ч гэсэн. Тухайн хүмүүс үлд нэм сэтгэл түгшилтийн асуудал үүссэн. За ингээ энэ сэтгэл түгшилтийн асуудал нь сүүлд ингээ болохгүй болохоор бүр өөр янз бүрийн эмчнэрд үзүүлж эхэлж байгаа. Одоо хоол боловсруулахын эмчд үзүүлж байгаа. Уушгины эмчд үзүүлж байгаа. За тэгэнгүүтээ өөр бусад төрхийн эмчд үзүүлж байгаа. Ингээд ингээ өөр бусад төрлийн янз янзын эмчд үзүүлээд тэгээ нөгөө шинжилгээнүүд нь бүгд зүгээр. Ямар ч өөрчлөлт байхгүй. Тэгээд ингээ шинжилгээнүүд нь өөрчлөлтөө гараад ирэнгүүт л нөгөө хүмүүс яадаг вэ гэхээр янз бүрийн юм ууж авч эхэлж үздэг. Өөртөө таарсан юмнуудаас гадна маш олон төрлийн юмнууд ингээд аавж ууж эхэлж байгаа. Тэнгүү тэр ингээ бүр ингээ цүнхээрээ дүүрээ юмтэй. Тэгээ гайгуулахгүй. Тэгээ дүүрээ юмтэй. Тэгээд маш их шаардлагагүй шинжилгээнүүд өгч одоо өөрөх эдийн засгийг тохиросон байна. Тийм биш шүү дээ. Шаардлагагүй маш олон төрлийн шинжилгээнд хувийн эмнэлэг болоод улсын эмнэлгүүдээр ингээ өгчихсэн. Эдийн засгууд маш их хохирожчихсан. Шаардлагагүй олон төрлийн юм аваад ингээ уучихсан. Тэгээд ингээд ирэнгүүт тухайн хүнтэй өөтөнд тулж ярилцж байгаа байх. Тийм шүү дээ. За ингээд тань шиг ийм одоо юм сэтгэл түгшилтийн асуудлууд бол ингээд ер нь ингээд байдаг. Сэтгэл түгшилтийн асуудал нь өөрөө бас шинж тэмдэг өгөхтэй бас шигдээстэй ойролцоо шинж тэмдэг өгдөг. Бас ингээд тавчтаа бачуураад байдаг. Бүгэлчих гээд байгаа юм шиг болдог. Ялангуяа энэ ингээд ганцаараа мацаараа байж хөө илүү түгээмэл илэрх гээд байдаг. Шөнө орой унтж яхад ч юм уу те. Жохо ойролцоо шинж тэмдэг жохо ойролцоо. Хүндээ тэгээд дахиад ийн гэж ойлгоод. Тэнгүүд нөгөө хүмүүс дахиад ийн гэдэг ойлгочтой. Тэгээ энэтэй холбоотой сэтгэл түгшилт үүсэнгүүт хүний зүрх маань өөрөө одоо төв мэдрэлийн тогтолцоон тархин дэм захирагддаггүй мэдрэлжүүлэлттэй байж идэг. Тэгэнгүүт нөгөө сэтгэл түгшилт ингээд явсаар байгаад тэр тархинд одоо нөгөө захирагддаггүй мэдрэлжүүлэлтийн хөрөг тэнцвэр байдал нь алдагдаад эхэлж тийм байна л да. Одоо энэ хоёр чинь нэг харьцаатай байж идэл. Тийм байна. Нөгөөх нь 2-1 болоод ингээд эхлэнгүүт гинт зүрхэн дэлсээл гинт даралт нь ихсэл буугаал зүрхэнд гинт дэлсээл гинт пульс нь цөөрөж ч юм уу те. Гэт энэ нь яс эргээд бас л нөгөө зүрх судасны тогтолцоонд сүргэр нөлөөлөд эхэлж байгаа юм байна тий. Гэтэл үндсэн шалтгаан нь гол нь олох хэрэгтэй болчихж байгаа. Гэтэл тэр нь сэтгэл түгшилт шигдээсийн дараа сэтгэл түгшилт байдаг. Тэгээ мэдээж нөгөө хүндээ ингээд сайн ярилцаад сэтгэл зүйч эмч рүү хандвал яадгээ. Тийм ээ мэрэгжлийн энэ эмч рүү хандуулаад яах вэ? Ингээл бас л нөгөө шигдээсийн дараах нөгөө багийн эмчилгээний асуудал яригдчих юм байна. Зүрх судасны эмч болон сэтгэл зүйч эмч хоёрын багийн ажиллагаа.
Тэгээд тэр хүн дараа нь хэсэг хугацаа өнгөрсөний дараа нөгөө ингээ сарынхаа хяналт янз бүр юмд явсны дараа ер нь арай гайгүй болоо сэтгэл төвшлөлт багассан. Тий. Мэдээж сэтгэл зүйчтэй ингээ уулзаад ингээ зөвлөхөөг нь аваад давхар нөгөө шигдээсийн дараах хяналтанд ингээ хийх юм бол мэдээж тухайн хүн гайгуулж. Гэхдээ саний миний кейс бол жоохон хүнд сэтгэл төвшөлт рүү орж байгаа юм. Тийм харагдаад байгаа. Зүгээр хөнгөн хэлбэрийн ингээл юу гэдгийг сарын дараа биш юм ахэд нэг 7 хоногт нэг яриад би ингээд энэ яах вэ гэж зөвлөгөө авдаг хүмүүс байдаг л байдаг тий. Тий байж байгаа. Эмчтэйгэл ер нь их сайн тулж ажиллаж тий эмчийн заасан эмнүүдийг сайн буцаж иргэсэн хугацаанд нь буцаж ирэх асуудлууд зугаалгатаа нөгөө дэглэмүүдээ сайн алдахгүй барих тэр нь аягүй чухал. Хөдөө орон нутгийнхны хувьд одоо яах вэ? Дэглэм алдагдах тохиолдол байна уу? Байх уу? Байлгүй байх. Манай чинь одоо манай зүрх судасны үндэсний төв манай өөрөө юм телемедицины тогтолцоотой. За энэ телемедицины тогтолцоо маань яадаг вэ гэхээр 21 аймгийн одоо өрх болон одоо аймгийн эмчнэрийн зүрх судасны эмч, доторын эмч одоо сумд ажиллаж байгаа эмчнэрийн хаяг үсгэд бүртгэлжүүлэлт ингээ үүсчихсэн байж байгаа. Сүлжээтэй тийм байна. Тий. Имэн карт гэдэг програм байдаг. За энэ програмаар тухайн нөгөө аймгийн төрхний эмчнэр маань ч юм уу одоо өрхийн эмчнэр маань өөртөө тулгамжиж байгаа асуудлуудаа бидрэлөө бичээд тэрнийхэн дагуу битэд одоо шинжилгээ юуг нь харж байгаа хариу зөвлөмж өгдөг. Хэрвээ шаардлагатай бол нааша тээвэрлэл гэдэг асуудлыг битэд зөвлөгөө өгч ажилладаг. Энд чинь баг нэг талаас бол юу чадахжуулж байгаа ажил юм. Чадахжуулж байгаа. Нэг талаараа чадахжуулж байгаа. Нөгөө талаараа туслан түлшээгээ аль болох хүртээмжтэй болгох нь тэр их хурдтай болчихно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр эн чинь 10 жилийн өмнөөс эхлээд Монгол улс даяар ерөнхийдөө зүрх судасны өвчлөлийг бас нэг тодорхой хяналттай их тийм жигд хүртээмжтэй явуулахад нөлөөлчихөж байгаа юм биш үү? Тийм. Одоо сая нодлон жил ихэд манай зүрхний шигдээсийн засгийн зүрхний шигдээс харалтын засгийн 10 жилийн боллоо. За энэ дээр ерөнхийдөө бол ингээ бид нар бас 10 жилийн хийсэн үр дүн ингээ харахад бол өмнөх тэр 10 жилийн өмнөх одоо зүрх судасны өвчтэй холбоотой нас баралт маань одоо 2010 жилийн дараа гэхэд бол үр дүн хөхгүй хэмжээгээр бол буурс үзүүлэлттэй. Энэ бүр дэлхийн жишгт хүрч гисэн сайн байна шүү дээ. Тийм байна. Шигдээс юм шиг байна гэдээ өрхийн эмнэлэг дээр хонцлогчлоо гэвэл 3 дугаар эмнэлэг рүү очих уу, өөр эмнэлэг рүү очих уу? Тэрийг яаж яадгийг харьяалаараа сонгох юм уу? Одоо яаралтай эмгэгийг бол бидэд бол одоо аль болох яаралтай аваа шийдэхийг боддог. Эмнэлэг харгалзахгүй аваа шийднэ гэсэн үг. За манай 3 дугаар эмнэлэгээс гадна улсын 1-р төв эмнэлэг, улсын 2-р төв эмнэлэг ч гэсэн одоо энэ титан судын дотор хонцлогоо эмчилгээнийг одоо хийж байгаа. Тийм. Ер нь бол одоо тухайн үед ингээ шигдээс ингээ болонгод эхлээд 103 эмч дуудаж байгаа. Яаралтай туслан төрөгний эмч. Төрөгний эмч маань хурж ирээд тухайн хүнээ хаашаа авч зөвлөх үү гэдгийг шийддэг. Тийм. Манай эмнэлгийн хувьд бол одоо өмнө нь бол одоо улсын хэмжээнд лавлага туслан үйлчлэгээ бол үзүүлж ирсэн. Гэхдээ бас мэдээж тодорхой хэмжээний ачааллын улмаас бас асуудлууд үүсэж байгаа учраас аль болох ачааллыг тэмдэглэжүүлэхэд бол бас бусад эмнэлгүүд бас харьцангуй хийлгээд ингээд үйл ажиллагаа аваад явж байгаа. За өнөөдөр хүрэлцэн ирсэн танд их баярлалаа. Хоёлаа бас нэлээд удаан ярьлаа. Ямар ч байсан үзэж байгаа үзэгчид маань, сонсож байгаа сонсогчид маань битүүрийн ярианаас бол нэлээд чухал мэдээллүүдийг олж авсан байхаа гэж найдаж байна. За ингээд таны ажилд өндөр их амжилтыг хүсье. Өнөөдөр хүрэлцэн ирсэнд баярлалаа танд. За баярлалаа. Та бүхний ажилч гэсэн амжилт хүсье. За баярлалаа.